сайхан өнөөдөр би жижигхэн туршилт хийх байгаа. Нүднэн би хичээл ном сургууль соёл гээд ерөөсөө бичлэг хийгээгүй. Өнөөдөр би гоё туршилт хийн тэрийгэ харуулахаас өмнө би 5 наснасаа 6 настай болоод тэгэл ер нь бичлэг хийхэ болсон. Тэгээд нэг сүүлд орсон нэг бичлэг та үзсэн гэж бодож байна. Тэгтээ тэр бичлэг биш аавын минь блог гэсэн шүү. За. Тэгээд би одоо 2 дугаар ангийн томьёогч одоо бүгд туршилтаа эцгээе. Хамгийн түрүүнд сод бидэнд хэрэгтэй. Содыг одоо аяндаа ингэжийнэ. Нэг хийхгүй дундаж яг юм байхад бол яг ингэ дундаж тэгээд ус зүгээр энгийн усыг тэгээ хутаг юугаар ч хамгүй хутаг тэгээд содны нүг бөөнхийн юмнууд штэ бөөнхийн байхгүй болтол ингэ хутгах нь тэгдэж гой туршилт минь бэлэн болно. Ямар туршилтаа нэрвэ гэхлээр үл үзэгдэгч зарим нь шинжлэх ухаан орж исэн баг зарим нь хийж үзсэн баг зарим нь шинжлэх ухаан орж байгаагүй тэгээд бас хийж байгаагүй баг тэгээд би одоо шинжлэх ухааны ийм туршилтыг хийж байна. Одооноос эхлээд би тогтмол бичлэг хийнэ. Маргааш би нэг пазл эвлүүлдэг бичлэг хийнэ. Тэгж байгаа би нэг ээжийн цайлан буунгууд яг гоё юу хийнэ. Шейк. За энийг ингээ байхгүй болсон хуцарч хайгуул бөөнөрө зуны амралтаараа юу хийснэ би таныг тэлж өгье. Би зуны амралтаар хөдөө явсан. Тэгээд хоттой ирснэ буцаа хөдөө явсан. Ирмэнэ гоноргийн найзуудтайгаа би гоё юу хийсэн миний 6 насны төсөөдрөөр харсан баг хамгийн сүүлд ирсэн нэг 2 хэдэн хүмүүсээсэн даа. Ирмүнэ гэдэг хэлээдсэн. Тэр хүмүүсүүд ч ирмүнэ гэдэг байгаа шүү. Яг тэр хүн тэндэрдээ ч би аялаад тэгээ хоттой ирээд тэгээ гоё гатуу нилээ их зугаалж ягаад ирсээ. Тэг зугаалж явахдаа би бүр сэлэнг очсон. Сэлэнгийн дүүжингүүр харсан. Сэлэнгэд очиж жагаад хэл задгаа уулсыг харсан. Тэгээ амар гоё юм билээ. Бүр Япон болж гоё. Хятад улс гэж би л Хятад улс гэж бодож байна. Би санахгүй байна уу? Цай биш ээ нэг нь. Манай дүү миний содтой муухай усыг цай гинэ. Андуурсан болтой. Ингээд амар хийх хугацаа өнөө. Та нар сайн харуулын бондгор юмнууд ингээл гүгээл. Тэрний сайн ингээ байхгүй болсон. Сайн хутаг. Ингээ сайн хутаг. Тэгжиж энэ ингээд гоё бэлэн болно. Одоо өвгөрж бонороо тэгээд нэг жижиг юм хийнэ. Та нар энэ туршилтыг хийж байгаа бол харж байгаа бол хөвөн, сод, ус, зургийн дэвтэр бүх юм хэрэг болно шүү. Ийм юмнууд хэрэг болж иж энэ яг бүтэн тэгээд нэг савах тэгээд аяг ингээд болоо. Тэгэл бичлэг хийгээл би та нарын бичлэг үзэнэ үзгүй ч яж магадгүй. Тэгээд би өнөөдөр хамгийн сонирхолтой юм хийнэ. Тиймээс надтай хамтаарай. Энэ яг усан багтаа сод нэгчих шиг боллоо. Тийм болоод энэ ингээд ингэнгүүт дуурж байна. Та нар нэр ямар дуу сонсох
Дуртай вэ? Энийг болтол бөөнөрөө хөгжилтэй өөрийнхөө дуу сонсох минутыг ярьцгаая. Миний энэ минь анх болоогүй л амар удаа юм. Бөөрийн хэмнүүдийн дуустал. Миний лав хамгийн дуртай дуу минь. Ингээ нэрийг марцдаг байхгүй юу? Та нар миний юу л бичээрэй. Ингээд нэр ойрт нэр бичлэг хийгээгүй байсан чи би нэр 9 subscribe-тэй болсон байлээ. Subscribe сайн дараад өгөх юм бол би Shake-ний бичлэг хийн шүү. Нилээд subscribe-тэй болох юм бол би Shake-ний бичлэг хийн шүү. 50,000 subscribe-тэй болох юм бол бичлэг хийн шүү. Shake-ний бичлэг. Тэгээ Shake-ээр амтлаад оноо өгнө. Манай ээж нэг Shake хийдэг юмтай болсон. Тэгээ бөөнөр тэрүүгээр гоё Shake юу нэ? Яг хажууд минь дуулж байгаа юм минь Shake-ний байгаа. За энэ минь ингээд болоогүй л ингээд дуулж байна. Тэгээд сайн ингээд савгаар утгах байгаа бол ингээд дарж марж ингээд сонсож үзээрэй. Тэгэхгүй бол энэ ч амар цаг хугацаа орно шүү. Тэгж яхаагаар бөөнөр юу ярьдаг юм бэлээ. Манайха дөрөв сонссон шүү за. Яа гарч хилчлээ юу илээ. Өнөөдөр нэрэн гоё бүтээл хийсэн. Ийм гоё туулаа хийсэн. Тэгээд хамгийн төгсгөлийн юун дээр би бүгдийг харуулнаа заяа. Маргааш нэг гэр танилцуулах бичлэг хийнэ. Ойр та нар миний гэрийг хараагүй амар утсан баг. Манай гэр нь бүх юм өөрчлөгдсөн. Бүгдээр өөрчлөгдсөн. Маргааш нэг гэрийг танилцууллаа. Өнөөдөр би дуршил амар хийнээр байсан болохоор дуршил хийчихсэн. Уг нь хамгийн түрүү гэр танилцуулах гэсэн. Тэр нь үйдэхтэйгээр юу ийсэн юм. Дуршилтай хийсэн шүү. За ойлгоорой. Одоо та нар ингээд дуршилтай хийчээд хөлс гарах юм бол хөрсөө арчиж олон гэхдээ нүдээ нухажлахгүй амар ингээд сод мод гэ бүх юм чи ингээд асгараад тэгээ муухай болно. Би асахгүй нөө. Ингээ гарч инэл муухай сод олон тэгсэн гараараа аль гараач юу ичлэхгүй хутгаж байгаа гараараа ч ингэж ичлэхгүй. Энэ аваар бол майчж болно. Ингэж нухажлахгүй. Тэгэх юм бол нилээ өвдөн би дөрөв энэ авцаанаа л ингэсэн шүү. За мөрөөрөө ингэ нухажаах шүү. Та бас ойлгоорой. Ингээд нэг нууц хэлэхэд би өнөөдөр хамгийн гоё хичээлийнхаа талаар хэлнэ. Би ерөөсөө хэд ч хэлж байгаагүй. Одоо өнөөдөр өнгөний талаар ярив. Энийг хутгаж дуустал. Та нар ямар өнгөнд дуртай вэ? Би лав цэнхэр амар гоё. Миний лабубу карта цэнхэр өнгөтэй гоц. Тэгэл энэ тодорхойлчих. Yeah. Би нэг хутгаа сонсоод юм ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхгүй бол үнэхээр их намайг бач дуусгүй. Хийж байгаа. Яа, миний энэ содны бичлэг өстэй.
болох нь. Байн энэ намайг усан багтцсан л гэдэг. Одоо яг болон зэрэг хэсэг удаахад л боллоо. Бас нэгэн цаг хугацаа орж шүү. Ингэснээс нэрэн би ингэж үсээ бонхон болгосон шүү заяа. Бонхон болгосон. Одоо би таарч таа. Хиймэл ус биш шүү за. Мөрөөрөө л бонхон болгосон. Уртаа дунгууд ширлдээд харна би бонхон болгосон шүү. Би нэг хард сонсоод ерөөс ингэ юм ярихгүй байгаа шүү. Ярихгүй байгаа шалтгаан нь л юм. Энийг бичлэг болох уу? Та утгах да. Миний фейк гэж магадгүй. Та нар энэ содын баг хийгээрэй. Миний сод нь хичч. Би өөрөө халбаг өөрөө чиг заяа. Би өөрөө ингэж. Та нар бол халбаг ашиглаарай. Намайг бол дүүрийгаад хэрэггүй шүү. Ингэж хийсэн. Тэгэж хийгээл дүүрээ. Тэгэж хийснээр ерөөсөө дүүрээ юм алавч яахгүй. Би тэрнээс бүтггүй ицсэн. Тэгвэл та нас чаддаг туршилтаа юу гэсэн. Болцоо. Одоо ингэж чихний өнгөөс нэгийг авна. Тэгээ ингээд сод тавьсан. Дүүрээд за зургийн дэвтэрний цэвэрхэн хуудас байна уу? Ямар ч хамаагүй им хуудсан дээр ингээд өгнө. Юу ч хамаагүй. Энийг хардаа ингээд үл үзэгдэгч маань ингэж өнгөнд ордё шүү. Ингээ хацд нь хүлээгээд хэсэг байх юм бол энэ нь ингээ байхгүй. Ингээд үл үзэгдэгч хаяа л үзэгдэж байгаа л байхгүй болчихдог. Энэ ардаа дуссан юм ингээл юу болчихно. Тэгээ ингээд юуг нь болгоно минийхлээ муухай олсон чи энэ ингээд юу ийгээд байгаа шүү за. Ингээд юу ч хамаагүй ингээд. Зөв. Энэ өнгө нь гарч ирэнгүүт та нар юу зурсан бэ гэж асууна. Ямар гоё юм бэ? Би нэг анх удаага ийгээгүй. Ийм юмыг одоо усанд ингээд юм өнгөс хажуучаа ийм тэгшин байгаа юм ингээд зүгтсэн юм шиг харагдсан. Цараа ийм юм болж байна. Одоо энэ хатсан хүлээх юм бол энэ жинхэнэ юу болно? Ингээ гоё юм болж байгаамаа.
Миний дуртай дууны талаар л энэ охин байгаа. Алло. Нэ цаана баахан энэ нууцыг хийгээрэй багш. За ингээд за хідэн ч хөвөн авч болно шүү. Тэгвэл миний хөвөн ч доороо л юу гэд. Энэ яг сод нэрлэг байна. Яг үсгэж. Хүлээж аваа ингэж их бол би яг үндэ тохируулж. Та нар ингэж хийж байгаа бол ингээ намайг яг ингэж хийж байгаа бол та нар ингээд одоо ийм гараараа ингэж нүдэн авчихсан. Тэгэх юм бол нүд чи хорсон. Тэрийг бол бүгд мэдэх бах уу. Одоо бүүнээр хаттлан хүлээн. Одоо би танаас дайртуулж чамд. Ийм байна. Ингээ бүүнөрөө үл үзэгч дээрээ хаттлан хүлээн. Тэгж хайгуур бүүнөрөө дахиад нэг зүүрмэлнэ. Энэ ингэж тэгшгээсэн бат зөгч юм шиг харагдаж байна танаас. Ингэсэн юм шиг үгүй ингэж тангууд. Тимээс эн чин гоё юу юм шүү. За ингэ бичлээд ойлоо. Бол цай биш. Энэ чи энэ ардаа саад гэдэг юм. За туршилтны орцол саад хөвөн тэгээд аяг халбаг тэгээд юу савах ус тэгээд зургийн дотор хэрэгэлдэг зургийн дотор юу ч хамаагүй. Та нар энийг дагаж хийж байгаа бол энийг хаттлаа ингэж сэвээд хүлээгээрээ. Тэгэх юм бол энэ яг үнэндээ юу нь байхгүй. Энэ та нар харж гоё. Одоо энэ ингэ би сэвгүй бол яг ондоо одоо өрөө болж ийн. Тэгээ bis энэ хатаж өгөхгүй байна. Энэ зурсан хэдэн юмнууд арилжийн.
Одоо би төгсгөлийн үгээ хэлээд дуусч байгаа шүү. За ингээд та нар хаттлан хүлээгээрэй. Тэгээ бас содо тохируулж игээрэй. Би миний энэ минь хатахгүй байна. Тэгээ бас амар өрөө болж юм. Хардаа энэ зурсан юм минь байхгүй. Яг үндэ ийм хий үзэгдэл гэдэг юм болтой шүү. За ингээд дараагийн блого маргааш хийнэ. Та нар хүлээж байгаарай. Энэ хүрээд ингээд бичлэг минь өндөрлж байна. Баярлалаа. Баяртай.